За бүгдэнд нь подложигийн шинэ дугаарын минь төргийа. 40 болон 92 өнөөдөр дугаараа бичгээр бэлэн болсон байна. Дараагийн дугаарыг за хай зөвч. Хай соник танда. За 50 да. За өнөөдөр бит хоёр сүүлийн үед маш олон зүйлс боллоо. Огчроо амархан маань амжилттай болж цаашдаа бүх болцлууд маань ихэнхүүд нь хангагдаад за дээрэс нь ерөнхийдөө огцроод ер нь бол маш олон үйл явдал болсон. 7 хоногуд байлаа шүү дээ тий. За тэгээд өн дээр маш их яригдсан зүйлсүүд юу байсан бэ гэхээр ядуурл за тэгээд мөнгө авч цугларсан хүмүүс за яагаад мөнгө авч ийн юу энэ зүг үсгээд байна ер нь яагаад ийм идэх сэтгэлээ сэтгэлгээ төрөөд байна ч гэдэг юм уу тий энэ бол маш олон талаас нь хүмүүс ярьж лана л да энэ нөхцөл байдлыг тий тэгээд бит хоёр өнөөдөр ямар тач өн дээр ямар тач нэмээд Монголын нийгэмд болж байгаа маш том асуудлуудын нэг нь юу вэ гэхээр мэдээж ядуурл бол маш том асуудлуудын нэг байгаа. Монгол улс өөрөө бас тийм баян орнуудын нэг бол биш. Гэхдээ бүр ядуу буруу орнуудын нэг биш. Хөгжиж буй орондоо орж явдаг developing country буюу. Тэгээд ихэвчлэн ер нь хөгжиж буй оронгуудын тэр трендийг хараад ах юм бол ямар байдаг вэ гэхээр дээдлийн тэр баян ядуугийн ялгаа нь болохоор ерөөдөө маш их болцсон байж байгаа. Ер нь хөгжсөн орнуудаас ганц ялгаатай болсон Америк нэгдсэн улс л ерөөдөө бол тийм баян ядуугийн ялгаа нь болохоор хитэх ер нь хөгжиж буй оронгуудтай адилхан байдаг. Харин бусад хөгжиж буй оронгуудыг ер нь бүгднийг хараад бусад харин хөгжсөн орнуудыг хараад ирэхэд баян болон ядуугийн ялгаа нь илүү ихэд ойрхон болоод ирдэг. За харин Монголын хувьд хараад үзэх юм бол бид хөгжиж буй орондоо орж байгаа. Тэгэхээр баян ядуугийн ялгаа болохоор маш их байна. Тэрс маа нийгэмд ядуурл гэдэг бол маш их болохоор нүүрлсэн асуудлуудын нэг гэж хэлж болно. Тэгэхээр өнөөдөр бид сэдв дээр юу ярих гэж байгаа юм бэ гэхээр зөвч өндөр илүү тайлбарлаад өгөөч. За тэгэхээр 22 оны датаг харах юм бол жишээ нь монголчуудын хэдэн өв нь амжиргааны доод түвшинс доогуур орлоготой байна уу гэхээр 27.1% байсан байгаа юм тийм. Гэхдээ энэ хөдөө орон нутгийг оролцуулахгүйгээр тооцоод нэг юм их. Хөдөө орон нутгийг оролцуулаад юм бол 30% гараа авчижээ. За тэгэхээр 3.1 маань бидний 3.1 нь одоо хангалттай бос орлоготой ингээд амьдарч байна гэсэн үг тийм. Тэгэхээр бид нэр үүний шалтгааныг дийлэнхтэй мэдээч юм уу аль эсвэл эдийн засагчдыг сонсохоор энэ эдийн засгийн хүчин зүйл талаас нь эсвэл улс төрийн нөхцөл байдал талаас нь тэгээд засаглалын одоо дампуурал гэх юм уу тийм буруу хэв загвар зэрэгээс одоо бол батагаар тайлбарлаад байдаг. Бидний хувьд бол үүнийг бас илүүтэйгээр сэтгэл зүй талаас нь харахыг хичээдэг. Тэгэхээр өнөөдөр бол энэ ядууралд нөлөөлөгч, ядуурлыг үүсгэж байгаа үндсэн хүчин зүйлүүдээс стрессийг голчлон аваад за тэгээд стрессийнхаа тухай илүү дэлгэрэнгүй тайлбарлах байгаа. Яаж ядуурлыг үүсгэж ийн вэ? Ядууралд яаж нөлөөлж ийн вэ гэдэг тухай. За тийм. Тэгэхээр зүгээр ингээд бодоол үзье л да тий. Тэгэхээр та ингээд ерөөдөө мөнгнөөс олж стресс бол хүмүүс бол маш стресстэй шүү дээ. Угаасаа одоогийн нөхцөл байдал мөнгнөөс их зүйл хамаарч байгаа үед мөнгө байхгүй болоод ирэх юм бол биднээс аюулгүй байдал, амьдрах орчин, за тэгээд хоол, хүнс гээд бүх маш их олон асуудлууд гарч эхэлнэ. Тэгэхээр зүгээр энэ асуудал хизээч дуусахгүй байна гэж боддоо. Мөнгнөөс болт санаа зовж байгаа энэ бүх асуудлууд өдөр тутамд үлдсэн амьдралын чинь турш тэр чигтээ чамд ингээд асуудал нүрлээд яваад байна гэж бодъё. Тэгэхээр зүгээр ингээд бодоод үзэхэд маш аимшигтай байгаа байхгүй тий. Харин өдөр тутамдаа бид нэг ингээд хухаа хоосорсон үе бодоод үзэхэд тэр үед за одоо хэд хоног яаж тийснэ цалин бутал яана гэж нэг юм бодож исэн үе байсан байж магадгүй тий. Тэрийг бидний дийлэнх нь ч юм уу одоо буюу 3.2 нь өдөр тутамдаа сар тутам боддоггүй. За жилдээ 3-4 удаа ч юм уу ховорхон тохиолддог мэдрэмж байхад үлдсэн хэсэгт маань бол өдөр тутам цаг минут тутам тэгээд хэд хоног яаж тийснэ биш. Ер нь хэдэн жилээ яаж одоо авч гарнаа гэдэг ийм стресс төгшүр одоо тасралтгүй мэдэрж байгаа үеийг бодоод үзэх юм бол бид нар яагаад үүний тухай ус ярихаас өөр аргагүй вэ гэдэг нь харагдах бах тий. Тэгээд ийм үедээ бид нар
Одоо яадаг вэ гэвэл миний хувьд жишээ нь за бүсэж хангалах бол гэрийнхнээс аав ээжээсээ сурсан үг бүсэж хангалах гэрийн эдийн засаг жоохон таар байгаа үед одоо хэдүүлээ тисэх хэрэгтэй ингээд ярьдаг. Тэр нь бол айгүй нээлттэй байсан учраас надаа түүнээс болоод ер нь эн чинь амьдрал тохиолддог л зүйл юм байна. Хаяада тисээд хаяада одоо заавал төсвөр төвчээр шаардахгүйгээр ингээд ингийн чөлөөтэй байж болт юм байна. Ямар ч байсан амьдрал бол дээшээ доошоо дэгэнд байгаа юм байна гэдэг зүйлийг багасаа шин харах боломжтой байсан байгаа юм тийм. Гэтэл миний нөхцөл байдал болохоор нэлээд өөр. Бусдын нөхцөл байдал магадгүй аав ээж нь ах эгч нь эмээ өвөө нь эдийн засгийн тогтворгүй байдалтай байгаасаа магадгүй хичдэг. Яагаад гэвэл сургууль дээр нь мөнгө асуудаг фонтны мөнгө ч юм уу, анги засварын мөнгө ч юм уу, цэцэрлэгээс нь хүүхдүүдээс хэрэгтэй материалуудыг эцэг нь хангахыг шаарддаг. Гэх мэтчлэн зүйлээс болж түүнийг хангаж чадахгүй байх юм бол хүүхдээсээ ичих, санаа зовох, багшаас нь айх, сандрах, санаа зовох гэдэг энэ мэдрэмжүүд ингээд тасралтгүй байгаад байна. Гэхээр миний нөгөө нэг бүсэж хангалдаг байсан үеийн стресс түгшүүрийг бүр хэд дахин хүн дээр мэдэрч байгаа юм шиг надад зүгээр санагдаж байгаа юм. Гэхдээ би тэр хүмүүсийн дотор орж үзэх болохоор яг яадаг бас мэдэхгүй. Тиймэрхүү. За тийм. Тэгээд гол нь энэ маш олон хүмүүс ийм зүйлд тохиолдоод байна. Тэг зарим хүмүүс нь бол бүр ингээд энэ хитэн жилээрч биш ер нь ингээд итгэлээ алдсан тий. Ер нь бол би энэ байдлаасаа гарч чадах юм уу ингээд хүлээн зөвшөөрсөн нөгөөтгөө бүр за ер нь л би угаасаа л ядуу ийм л тавилантай хүн юм байна. Энэс би хизээж гарч чадахгүй. Энэ гарч чадна ч гэж итгэлд хүрэхгүй ямар ч тийм боломж харагдахгүй. Тиймэрхүү нөхцөл байдал орсон. Биднээс helplessness гэж хэлдэг шүү дээ, тий. Ер нь бол ямар нэгэн байдлаар цаашаа угаасаа л бүтэхгүй юм байна гэд хүлээн зөвшөөрчихсөн байдалд. Тэгэхээр энэ байдал бас өөрөө цаана яг ямар нөхцөл байдал бүр ийм хүмүүсийг болоход нь хүргээд байна, тий. Та юунаас олж үүсээд байна гэд хараад үзэх юм бол энэ стресс нэгэсэндээ удаан явсаар юу ч өөрчлөгдөхгүй байгаад за нэгсэндээ chronic stress тэгээд ер нь бол ороод тэр нүүд нь уулмаар цаашаа ирэхэд иймэрхүү нөхцөл байдал эцэсүүлд нь үүсгээд яг маш олон нөхцөл зүйлс нөлөөлж л байгаа л та. Гэхдээ ерөөдөө бол ийм энэхүү удаан үргэлжилсэн зүйл нь нэгсэндээ хизээч цэлэмгүй тийм бараан үйл байгаа даа шүү дээ. Тэгэхээр сүултээ угаасаа л ийм бүрхэг орчлон орваа юм л юм байна гэж харах нөхцөл зарим хүмүүст хүртэл бүрдээд нь тий. За тэгэхээр тэгвэл эхний асуултаа тавья. За тэгвэл зөрчин хүн дээр ярилцъя л да. За тэгвэл ядуурл гэж яг юу юм бэ? Ядуурлыг бид нэр эдийн засгийн утгаар нэг хоёр ангилж болж байгаа шүү байгаа юм. Нэгдүгээр болохоор абсолют буюу бидний юусаа нөгөө суур хэрэгцээнд хангагдах боломжгүй түвшний ядуурлыг абсолют ядуурл гэж байгаа. За бид нэр өмнөх дугаар дээр ярьжсэн Маслоу хэрэгцээний шатны онолол дээр хэрэгцээний шатлалын онолоор бол бидний анхан шатны хэрэгцээ гэдэгт хувцс хэрэглэл, хүнс, аюулгүй байдал гэх мэтчлийн зүйлүүд байгаа. Аюулгүй байдал гэдэг нь одоо гэр орон. За эдгээрийг хангах боломжгүй байгаа үед бол бид нэр абсолют гэж тодорхойлж болох нь. За нөгөөдг нь болохоор харьцангуй ядуурл, англиар бол relative poverty гэж байгаа. За энэ болохоор хүрээлэн бүү хүмүүсээсээ тодорхой түвшнөөр дутуу байх тухай яригдж байгаа. Тийм учраас харьцангуй бусдаас хамааралтай байна гэсэн үг тийм. Эргэн тойрны хүмүүсээс хамааралтай байна. Тэгэхээр жишээ нь сая ярьсан нөгөө сургууль дээр анги дээр хүүхдүүдээс мөнгө шаардахад одоо зарим хүүхдүүд бол нөгөө мөнгө өгөхгүйгээр айгүй удаан явдаг хүүхдүүд байдаг байсан. Аав гэл жоохон байхад тийм. Тэгэл багш нар ангийн урал морлолонгууд тэрэ хинээ мөнгө авчир аав ээжтэй хилээгч гэлтэй. Аав ээжийг эсвэл авчирч уулзвал гэл хүүхдэд амар стресс түгшүүр хичээтэй байдал хичүүр үүсгээл цаана аав ээж ч гэсэндээ бас хүүхд нь очиод хүүхд өөрөө яг яаж хэлэх юм те аав ээж харилцаатай биш хүүхд байх юм бол тэр чинь бөөн бас айц түгшүүр сургууль дээр ч анги дээр ч гэртээ ч битүү мөнгөнөөс холбоотой мөнгөтэй холбоотой айц түгшүүр стрессүүд үүснэ. Тэгэхээр энэ мэтчлэн зүйлүүд бол relative poverty гэдэг байна. Тэгэхээр relative нь магадгүй одоо цаг хугацааны турш өөрчлөгдөж идэг байх боломжтой. Тодорхой үед бид нэр улс төр эдийн засгийн нөхцөл байдлаас болоод доошлдог бол тодорхой үед бол хийм байдалтай ингээд байждаг тийм. За нэг юм. За тэгээд бидний хувьд бол өөр нэг ядуурлал нь юу вэ гэвэл сэтгэл зүйн ядуурл гэдэг нэг ядуурлалын тухай ярих боломжтой.
За энэ болохоор яг саяны Чироги хэлсэн амьдралыг нь хар үүл бүрхэж байгаа юм шиг тийм мэдрэмж, итгэл үнэмшил нэгэнд тогтчихж байгаа тухай бид нэр ярьж байгаа. Ер нь хорвоо ертөнц миний талд биш юм байна ч юм уу, тийм. Аль эсвэл бурхан намайг шийтгсэн юм байна, аль насныхаа нь үүлийн үүрийн ч юм уу. Иймэрдүү тайлбараар одоо стрессээ даван туулах арга зам л юм л да. Тэгээ уг нь бол coping mechanism. За одоо угаасаа л ийм юм бол би энийг хүлээж зөвшөөрч. Нэг талаасаа ашигтай болох шиг нөгөө талаасаа түүнээсээ гарахгүй тэр дотроо гацах ийм эрсдлийг үүсгэж идэг. Ямар ч итгэл байхгүй, хүч чадал байхгүй. За тэгээд хичээгээд бас дээрдэхгүй байгаа үед энэ одоо сэтгэл зүйн ядуурл тохиолдох боломжтой тийм. Тэгэхээр бид нэр огцорхон амархны үеэр юу ярьж ирсэн бэ гэхээр залуучууд дийлэхдээ бид нэр ажиллаад дээрдэхгүй байж тэл гэдэг зүйлийг ярьж ирсэн тийм. Нийгмийн татвар төлөөд тэгээд татвараас нь хүмүүс их мэдээллнүүдийн хүүхэд нь ийм хэрэглээтэй хахад бид нар энд ажиллаад 30 жил ажиллаж иж байрныхаа урьдчилгааг олоод тэгээд 60-та байрныхаа өрөнд ороод тэгээд нас эцэслээд ингээд явах нэ гэдэг ийм л зүйлийг ярьж ирсэн. Энэ бол өөрөө сэтгэл зүйн ядуурл буюу энэ гацаанда одоо бүрэн орох ийм эрсдэл нөхцөл байдал үүссэн байгааг энэ л илэрэл байсан гэж би бол харж байгаа. Тэгэхээр ийм гурван төрлийг ярьж байна. За тийм үүн дээр нэмээд болохоор ярих гэдэг зүйл нь. За тэгэхээр ерөөдөө эдгээр хүмүүс маань psychological poverty сэтгэл зүйн байдал сая хийсэн асуудал үүсээд удаан хугацаанд явсаар байгаа итгэл төрхөө байцсан гэдэг. Тэгэхээр нэг зүйлийг яриа л да. За ядууралтай байгаа хүмүүс нэгсэндээ chronic stressors буюу байнгын юм стресс дон ерөөдөө байж байгаа гэж хэлж болно. За жишээлбэл тэндээс дурдах юм бол тийг за маргааш хоол нь бэлэн байх үгүй, food insecurity байна. За тэгээд араас нь болохоор маш олон хүмүүс за байр хоол тий. Жишээлбэл одоо түрээсэлж амьдэрдэг бол тий. Түрээсийн мөнгө байхгүй байх юм бол жишээл хотод орж ирээд амьдарч байгаа маш олон хүмүүс байгаа. За тэнгуү тэр дунд ч гэснээр маш олон хүмүүс маргаашхан түрээсийг яах вэ? Эсвэл түрээс маргааш би байргүйч болчих боломжтой тий. Энээс гарах юм бол би хаашаа явах вэ? Яах вэ? Хуршуулаар сурах уу, хотод байх уу, эсвэл өөр газар руу буцаа гэрлүүгээ харих уу өдөөрөө тий гэдэг асуудал үүснэ. За тэгээ дээрэс нь болохоор гинтийн бас асуудал үүсэх боломжтой. За энэ ажилгүйдэл байна тий. Ажилгүйд л орох гээд яваад тэгээ ажлууд үүсэх байх боломжтой. За тэгээ дээрэс нь болохоор боловсролын төвшин, эрүүл мэндийн тусламж авахгүйгээсээ болоод энэ өөр болохоор маш их стресс үүсгэн. За тэгээд мэдээж хэрвээ нөгөө нэг байгаа орчин нөхцөл нь болохоор бас маш өөр байна. За жишээлбэл ядуурлын төвшин өндөр орчин нөхцөл жишээлбэл тийм бүс нутагт амьдардаг байх юм бол тэр нь violence буюу гэмтэргийн тохиолдол их байдаг ч юм уу. За илүү бохирдлын төвшин их байдаг ч юм уу тий. За дээрэс нь болохоор тэр газар илүү халамжийн тогтлоо хөгжсөн түүнээс болоод хүмүүс ажлын нэхээсээ илүүтэй цаашаа өсөж дэвшинэхээс илүү халамжийн мөнгө хардаг болчдөг ч юм уу тий. Иймэрхүү байдлаар маш олон төрлийн ингэхээр асуудлууд амьдралд тохиолдож идэг учраас энэхүү chronic stress гэдэг байнгын тогтмол өргөлжсэн стресс нөлөө маш их аюул тохиолдог. За тэгэхээр стресс үүсгэхэд биднээс тархин дотор юу болдог тухай тодорхой нэг зурс ярих гэж бодож байна. За ерөөдөө стресс гэдэг нь бол ерөөдөө сайн талтай, муу талтай. Нийгэмд харагдаж байгаа нэг зүйлийг ер нь ажиглаад хахаар хүмүүс стрессийг муу талаас нь ер нь хөвчлэн хараад байдаг. Стресс бол муу, стресс бол ер нь ёо стрессдчлээ гэж ер нь бол муугаар яригддаг шүү дээ хөвчлэн. Гэхдээ стресс ерөөхдөө бол тодорхой хэмжээнд зөв байж ах юм бол биднээс нэгсэндөө хит тайван байдлаас нь болохоор гарахад тусалдаг гэж хэлж болно. За жишээлбэл биднээс кортизолын төвшин ихсээд биднээс орноосоо босоод сэрээд энэ сэргэг байдал нь нэгсэндөө биднээсийн биеиндээ кортизолын төвшин ихсээд би баг зэргийн стресстэйд тэгжиж нэгсэндээ биднээс сэргэг байж өнөөдөр ажиллаа явъя би тийх ёстой ингэх ёстой гэсэн ирч хүчийг биднээс олж авч байгаа байхгүй юу. Гэхгүй хэрвээ биднээс ямар нэгэн зорилго авахгүй ямар нэгэн маргааш би мөнгөө олохгүй гэсэн ямар нэг за тэр ч яг өөр зүгээр ямар нэгэн байдлаар биднээс тийм зорилго цааш нь пуш их зүйл байхгүй байх юм бол бас дээрээс нь биднээс хит их стейбл байдалд ороод нэг бол унтаа байдал байгаад байна гэсэн. Тэгэхээр унтаа байдалд биднээс орчих юм бол цаашаа ямар нэгэн тийм эрч хүч төрөхгүй тийм ямар нэгэн байдлаар ирээдүйд хүсэл зориг төрөхгүй ч юм уу тиймэрхүү нөхцөл үүсэх боломжтой. Тэгэхээр тодорхой хэмжээний стресс байх нь өөрөө бол амьдрал хэрэгтэй. Харин түүнийг тохируулах шаардлагатай. Нөгөөтэйгөр болохоор acute stress. За acute stress нь өөрөө яадаг юм бэхээр гинтийн тохиолдож байгаа стрессүүд орно. За үүнд нь болохоор амьдралд маш ихээр жишээлбэл машин барьж байгаа досолд ордог ч юм уу тий. Маш их хэмжээний өрөнд унжлаа.
За эсвэл ямар нэгэн хайртай хин нэг нь өнгөрдөг ч юм уу тий. Иймэрхүү байдлаар стрессүүд тохиолдох боломжтой. За энэ болохоор acute stress гэж хэлж байгаа амьдрал тохиолдож байгаа гинтийн эдийн. Үүн дээр бас өөр acute stress-энд юу ордог вэ гэхээр жишээлбэл чи ойд явж хагаад гинт баава гараад ирлээ. За тэнгуү тэр чинь юу вэ? Би чинь шууд юу вэ? Баава чинь аюултай юу эсвэл аюулгүй юу гэж бодлоо. За тэнгуүт баава хэрэг аюултай гэж үзэх юм бол бидний биеэс болохоор sympathetic nervous system ихэд ажилладаг гэж хэлж болно. За тэр нь ямар nervous system бэ гэхээр нэгснөө биднээс аюул тулгархад fight or flight response гэж ярьдэн шүү дээ, тий? Fight or flight response. За тэрэн дээр болохоор биднээс тулдах уу эсвэл зогтох уу гэдэг response идэвхждэг гэж хэлж болно. За тэр үед биднээс юу гэхээр биеийн болохоор цусны тэгээ оксижен амьсгал маань болохоор хурдсаа. За тэр хэмжээгээр оксижений хэмжээгээр аваад за зүрхний цохилт хурдсаад нэгсэндээ тулалтахад ч юм уу эсвэл зүхтахад бэлэн болж хүний булчингоод илүү хүчтэй болоо. За бусад хэрэггүй тийм хэрэгцээгүй зүйлс болохоор ажиллахаа болж эхэлдэг. Нэгснээр бие маань эсийнхаа төвшин хүртэл физиологийн хувьд болохоор тулалтахад бэлэн байдалд ирэхэд ордог гэж хэлж болно. Rousing төвшин. За энэ нэгсэндээ бид маш их хэмжээний ачаалал өгдөг дээрээс нь. Тэгснээрээ дараа нь хүн одоо биднээс жишээлбэл ямар нэгэн байдлаар гинт юмнаас айгаа зүхтаад тэгж жагаад зогслоо, тайвширлаа. За тэнгуут маргааш нь яах нь вэ? Гүтлээ гүйцэн чи нөгөө бие нь болохоор булраад хамаг юм өвдөөд нурам муруунд хөдөлгөө байсан гинт хөдлөөд тий. Тэгэхдээ нэгс амнасаа аврах тиймэрхүү респонсыг ерөөдөө хилээд байгаа. За харин энэ нь болохоор биднээс acute буюу богино хугацаанд тохиолдож байгаа гинтийн стрессээс үүсэж байгаа зүйл байна. За нөгөөтгөө нь юу вэ гэхээр chronic stress. За chronic stress нь юу вэ гэхээр биднээс хамгийн аимшигтай нэг зүйл нь юу вэ? Стресс нь өөрөө ерөөдөө generalize гэдэг. Ерөнхий хүн болохоор энэ нь болохоор түр зургаа стресс биш юм байна. Энэ нь болохоор удаан хугацааны стресс биш муу юм байна, биш юм байна гэж ерөөдөө ялгадаггүй. Хүний бие болохоор шууд response үзүүлээд явчихдаг, хариулт үзүүлээ явчихдаг. За тэгмүүд яасан байх нь маш олон жилийн турш биднээс энэ ан амтан юунаас сэргийлэх тийм тодорхой хэмжээнд үүссэн байсан стресс response тийм механизм үүссэн байгаа шүү дээ биднээс иймэрхүү аюул тохиолдолд ингэнэ гэд. Тэнгүүд орчин үед болоод ирсэн чи юу болоод ирж гэнэ вэ гэхэд биднээс юм өдөр тутмын маш жижиг зүйлс ерөөдөө стресс биднээс байнгын нөгөө нэг зам дээр ч хин нэг маш хүчтэй сигнал та. За эсвэл хин нэг нөгөө улаан гэрэлтэйгээр машин гинт урдуур орж ирээ. За эсвэл дарах чинь яваа. Чи өнөөдөр өглөө хуралдаа болчихлоо хурдан ирээч гэдэг ч юм уу тий. Иймэрхүү байдлаар биднээс сэтгэл зүйн болон бие мах бодийн стрессийг хооронд ялгаж чаддгүй. Тэгэхээр нөгөө бие чинь яасан байх нь вэ? Ямар нэгэн байдлаар хариулт үзүүлэхдээ яг л нөгөө нэг ийм жижигхэн асуудлууд дээр яг л бааваа гарч ирж байгаа юм шиг хариулт үзүүлээд яваад байна гэж хэлж болно. Тэгэхээр иймэрхүү байдлаар хариулт удаан хугацаанд ингэж үзүүлж явсаар агаад нөгөө нэг сүулдэ биднүүсийн тархи маань бүр ингээд одоо бодлоо нөгөө нэг тархин дотор байгаа нөгөө эд эсүүд маань үхтлээ ажиллаад байна шүү дээ. Ийм жижигхэн юм болгон дээр тий жижигхэн юм болгон дээр үхтлээ ажиллаад байна. Түнсүүлдэ яасан байх нь нөгөө дүүл маань бүр ядарч туйлдаад за нэгснөө биднээс ядарч туйлдаг тархи маань ядарч туйлдаад эд эсүүд маань ядарч туйлаа нейронууд маань ядарч туйлдаад эренгүүт яасан байх нь өөр босоо зүйл зарцуулах боломж нь болохоор багасаад ирж байна тий. За тэгэхээр үүн дээр нэмээд хэдүүлээ яри. За стресс маань ингээд удаан үргэлж одоо санийхаас юу авах вэ гэхээр стресс биднээс удаан үргэлжлээд яваад байна гэдг нь цаашлаад биднээсийн тархи бие мах бод маань өөр бусад зүйл зарцуулах тийм тархины тэр нөгөө нэг одоо нэгс батарейгаа өөр зүйл зарцуулах байсан бол биднээс тархиныхаа батарейг яг энэ олон жижигхэн стресс зарцуулсараад нэгс батарей маань дуусчихж байгаа гэж хэлж болно тий. Тэгэхээр энэ дэр илүү ярилтаа зүч cognitive load гэж яг юу юм? За scarcity mentality гэж яг юу юм те? Саяны стрессийг ер нь бол ярьчлаа. Одоо тэгвэл стрессээс болж үүсээд байгаа энэ асуудлууд нь яг юу яваад байгаа юм бэ? Стрессээс болж үүсэж байгаа нэг зүйл нь юу гэхээр бид нөгөө жижиг стрессрүүд бидний дийлэн энерги авч байгаа гэж байгаа шүү дээ. Тэрийг л бид нөр өөрөөр бол танин мэдхүүн дүүрэл гэж орчуулж болох юм болоо танин мэдхүүн дүүрэл гэж байгаа. Бид нэр мөнгөгүй байгаа үедээ оройн хоолоо хідэн төгрөгөнд хаанаас юу авч идвэл би маргааш өдөр оройн хоолныхоо мөнгөтэй үлдэх вэ гэдэг ч юм уу тий. Тэгээд түүнээс болж тэр хоолоо хайж олно гэдэг, зардаг газрыг олно гэдэг, авна гэдэг ингээд нэмэлтийн юм ажлууд үүсэл байна гэсэн үг. Хэрвээ би санхүүгийн хувьд тэр тухай бодох шаардлагагүй байсан бол алхаж байгаа л тааралцсан газар руугаа ороод жишээ нь орой хоолоо
үлдчих боломжтой тийм тиймийг ачаалал үүсэхгүй. Тэгэхээр энэ мэтчлэн жижиг зүйлүүд өдөртмийн одоо энергиудыг маань аваад байна гэдэг маань өөрөө тань мэдхүн дүүрэл үүсэж байна гэсэн үг. Тэгэхээр бид нэр өөр босод чухал урт хугацааны төлөвлөгөө тэр урт хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх үе сэтгэлийн хат сэтгэл зүйн төвчээр одоо гарах боломж маань улам томс болж байна гэсэн үг тийм. Илүү импульсив, илүү мэдрэмжэн дээр сэтгэл хөдлөл дээр тулгуурлан шийдвэр гаргах юм нөхцлүүд бүрдэж байна гэсэн. Тэгэхээр үүнийг хэлж байгаа. За үүний нөгөө талд нь болохоор бас юу байгаа юм бэ гэхээр decision fatigue гэдэг зүйл байгаа. Тань мэдхүн дүүрэлтэд цог хамттай байж байгаа зүйл бол бид нэр юм бодно гэдэг өөрөө одоо физиологи үндсээрээ бол маш их энергийг авч идэг. Мэдрэлийн эс хооронд мэдээлэл дамжна гэдэг маань өөрөө захилгаан идэвхжил явж идэг тийм. Энэ захилгаан идэвхжил үүсэх үед мэдрэлийн эс дотор action potential гэдэг процесс байгаа. Тэр процесс аснараа эсүүд хоорондоо neurotransmitter болон даавар за цахилгаангүйдлэр дамжуулан ингэ мэдээлэл солилцож байгаа. Тэгэхээр бид нар зүгээр ингээд энгийн амралтын өдөр ямар юунд санаа зовхгүй байж байгаа үе бодох юм бол бидний мэдрэлийн эс бол төдий чинээ ачаал багтай энерги зарцуул багтай. Гэтэл өдөр тутамдаа цаг минут тутам санхүүгийн нөхцөл байдлын асуудалтай за түүнээс болж хизээ хаана ямар зүйл болох нь юм одоо таамаглашгүй нөхцөл байдал үүсэж байгаа үед бол тарих үргэлж түүний тухай бодостой түүн дээр анхаарал төвлөрүүлээд ажиллаа л гэсэн үг тийм. Тэгэхээр үүнээс болж одоо шийдвэр гаргалтын ядралт гэдэг зүйл үүсэж байна. За заавал эдийн засгаас улбаатайгаар энэ шийдвэр гаргалтын ядралт бол үүсдэггүй. Бид нэр өглөө юу өмсөхүүгээс эхлэл заавал одоо хаанаас хоол олно биш хоолндоо юу иднэ гэж бодох маань хүртэл одоо энэ decision fatigue үүсгэх боломжтой тийм. Тэгэхээр адилхан нөгөө рутинтэй нэг дадал болсон зүйлийг хийгээд явах нь одоо яагаад биднэрт илүү ач тустай ашиг тустай байдаг вэ гэд Atomic Habit, Power of Habit гэх мэтчлийн номнууд гарч байгааг одоо шалтгаан нь тэр бид нэр энэ тархиныхаа энергийг хүчин чадлаа хэмнэе амархан болгоё. Тэгэх юм бол илүү өөр бусад зүйлд зарцуулах энерги анхаарал биднэрт үлдэхнэ гэж. За тэгэхээр таны мэдхүн ачаал болон шийдвэр гаргалтын ядралтын тухай тийм scarcity mindset буюу менталитиг хоёулаа өмнөх дугаар дээр ярьсан тийм. Тэгэхээр scarcity-г өмнөх дугаараас хэрвээ сонирхож байгаа бол манай Facebook page дээр YouTube дээр маань reel орсон байгаа яг энэ scarcity mindset-тэй холбоотой. Тэрнээс та бүхэн хараад үзээсэй гэж. За тийм. Тэгээд саяных дээр хальт нэг жишээ орж ирэх нь Марк Зукербергийн нэг жишээ байдсан шүү дээ, тий. Байнга нэг цагаан бодолтгоо ер нь хөвчлээ өмсөд явж идэг гэсэн. Тэгээд та яагаад ер нь ингээд ийм баян ийм байж ер нь яагаад ийм зүгээр л бодолт өмсөд яваад идэм бэ? Өглөө болгоон тэгэж ямар хувцас өмсөхийг сонгох нь өөрөө дараа нь цаашаа өөр зүйлд надад сонголт их минитер хэмжээнээс аваад штэ тий сонголт их жишээлбэл өдөрт биднээс capacity тий одоо багтаамж нэгсэн доо 20 өндөр түвшний шийдвэр гарах боломж байлаа гэж бодоход өглөө жишээлбэл нэгсэн доо тэр 20-оо нэг нь ашиглах юм бол за 19 л үлдэж гин гэсэн үг. Тэрнтэй яг адилхан биднээс өдөртөндөө яг одоогийн яг 90-100 дээрээс нь яг decision fatigue гэдэг нь өөрөө болохоор маш их болцсон шүү дээ. Шопингоос болоод онлайн шопинг, дэлгүүр ороо супермаркет, жишээлбэл дэлгүүр ороод хүнд нь хилээд юм авдаг байсан шүү дээ. Ерөн дээр үед бол тий. Одоо л биднээс дэлгүүрт ороод хэдэн 100 сая төрлийн сонголтын дундаас бид нэр сонголт хийж байна. Тэгэхээр иймэрхүү байдлаар маш их олон decision fatigue-д орох нь бол өөрөө бол маш их асуудлууд хүмүүст болохоор сүүлийн үед нөлөөлөө чинийхэн ч гэсэн хариунууд судалгаануудаар шинэ батлагдаад яваад эхэлж байгаа тийм. Окей. За дараачихын. За тэгвэл биднээс аль хайлт дурдсан л та тийм. Тэгэхээр нэгсэндээ биднээс одоо энэ саяны шиг ийм маш их удаан хугацааны стресст ороод яваад байна. За тэгээд иймэрхүү байдал удаан байснараа биднээс ирээдүгөө нэг юмсандаа харах төслөө хэцүү болоод ирж байна. Тэгээд tunnel vision гэдэг зүйл дээр ярив. Tunnel vision бол бид нэр юу хомс байна? Яг одоо биднэрт юу чухал байна гэдэг өнцгөөсөө альва зүйлийг хүртэж хүлээж авдаг танин мэдхүүн одоо гажуудал гэж монголоор орчуулах юм болоо. Ер нь хэвийн танин мэдхүү ажиллах боломжгүй болчихж байгааг хэлж байгаа. Тэ гажуудал гэдэг маань bias гэдэг маань. Тэгэхээр нэг ийм жишээ байдаг.
Hidden Brain гэдэг подкаст NPR-аас явуулдаг подкастн дээр Tunnel Vision-ы тухай нэг дугаар байдаг. Тэрэн дээр нэг юм эмэгтэйгийн жишээ гардаг. Маш их өрөнд орцсон, ажлаасаа халагдсан. Тэгээд яах учраа мэдэхгүй ингээд явж исэн чинь нөхрийнх нь кредит карт карманд нь байж таардаг байхгүй. Тэгээд за ямар ч байсан дэлгүүр ороод энэ хүнснийхээ хэрэгтэй зүйлүүдийг кредит картаар авчи. Тэгээд орой нөхөртөө уулзаад хэлээ. Тэгээд асуудлаа ерөнхийдөө дараа нь шийднэгээ дэлгүүр ороод кредит картаа ашиглаад хүнсээ аваад гэртээ харьсан. Тэгсэн чинь гэртээ очисон чинь маш их яг одоо хэрэггүй зүйлүүдийг авцсан байсан. Маш их хэмжээний нойлын цаас ч юм уу те. Аль эсвэл угаалгын нутаг ч юм уу хит хэмжээгээр авцсан. Гэтэл тэр нь бол яг одоо хэрэггүй боловч би одоо ажилгүй болчлоо, мөнгөгүй болцсон. Тийм учраас юмаа нөөцлөх хэрэгтэй гэдэг энэ мэдрэмжэн дээр, айдсан дээр тулгуурлаад тэтгэр зүйлүүдийг чинь авцсан байдаг. Тэгээд үүний учрыг болохоор тухайн үеийн Tunnel Vision буюу яг одоо би ажилгүй болчлоо. Надаа нөөц хэрэгтэй. Хэрвээ би хизээж ажил олж чадахгүй байх юм бол одоо өчтөр тэргүү бэлэн юм одоо ашиглахаас өөр аргагүй болно гэдээ авчдаг. Гэтэл нөгөө талаараа кредит картаа ашиглаад тэр хэрэггүй зүйлсүүдийг одоо хэрэггүй зүйлсүүдийг авчиж байгаа нь өөртөө ирээдүйд улам их ачаал дарамтыг үүсгэж байгаа. Кредитэн дээрээс нь хүү бодогдно. Хэрвээ ажилд орж чадахгүй бол тэр хүү нэмэгдсээр л. За тэгээд score оноонууд нь хасагдаад нөгөө муу зээлдэгч зэрэглүүгөө орох юм эрсдлүүдийг өөртөө үүсгэсэн байж тээ. Тэгэхээр үүнийг Tunnel Vision гэдэг. Бид нэр эдийн засгийн тааруу нөхцөл байдлаас үүдсэн ийм Tunnel Vision-ууд өдөр тутамдаа анзаарахгүйгээр жишээ нь хийж идэг. Тэгэхээр одоо үүнийг бид нэр анзаарч яг одоо надад юу хэрэгтэй вэ? Ирээдүйд надад ямар боломжууд байгаа вэ? Түүнийгээ би бүтээхийн тулд юу хийх вүлээ гэдэг энэ баталгаатай зүйлүүд дээр илүү тулгуурлаж одоо бодох шаардлага үүсэж байна. Гэтэл нөгөө нэг decision fatigue болон таны мэдэх хүн хит ачааллаас үүдэлтэйгээр үүнийг бодё гэд боломжгүй юм нөхцөл байдлууд бас байна гэсэн үг. Тэгэхээр одоо энэ нөгөө ядуурл болон chronic stress урт хугацааны стресс маань яаж хүнийг ийм циклд оруулж ийнэ гэдэг, чөтгөрийн тойрог байдал зүйлд оруулж ийнэ гэдгийг бид нэр харж болж байна. Тэгэхээр нөгөө хүмүүсийг зүгээр залах уу байна шиг тийм үү те. Аль эсвэл халамж аваад амьдарж байгаа нь одоо амьдралынхаа арга болцсон үүнийгээ одоо зүгээр хэвийн зүйл мэтэр бодоод байна. Үүнийгээ ингэж бодохоо бойл гэдэг ч юм уу те. Ингэж хэлэх бол амархан. Тэгээд хүмүүсийг хийхгүй байгааг нь шүүмжлээд суух бол амархан. Гэтэл яг гутланд нь хөлөөгээд тэр хүмүүсийн өнцгөөс хараад нөхцөл байдалд нь орох юм бол биднэрт ч гэсэндээ тэгж хэлж байгаа хүмүүст ч гэсэндээ тэгээд байж их эрсдэл нөхцлүүд нь одоо сэтгэл зүйн үүднээсээ тархиных нь физиологи үндсэнд нь байж байгаа гэсэн үг тийм. Тийм тэгэхээр нэгсэндээ тухайн хүмүүс өөрийн мэдлгүүл ийм нөхцөл байдалд орчоод өөрсдөө ч мэдэхгүй тэр нөхцөл байдал юу болоод байгааг ойлгохгүй л иймэрхүү шийдвэрүүдийг гаргаад яваад байдаг. Тэрийг бол хэлэх бол амархан тий. Өөрсдөө тиймэрхүү нөхцөлд орж иж яг л ийм л зүйл болоод байсан бэ штэ гэж юу нь бол биднээс ойлгодсон штэ тий. За тийм тэгэхээр иймэрхүү зүйл болоод байгаа Tunnel Vision гэдэг. За тэгвэл энэ дээр цаашлаад хэдүүлээ юу ярив? Ерөөдөө саяных дээр өмнөх дугаар дээр нэрс executive function тархины урд хэсэг ажиллагаа болоод тэгээд тэрнээсээ болоод ирээдүйд гарах шийдвэрүүдэд асуудал орж эхэлдэг гэдэг. За тэгэхээр энэ дээр бас нэг зүйл дуртахыг ер нь бол хичээлээ. Стресс бас нөгөө одоо биднээсийн бас саяны хилээд байгаа зүйл дээр асуудлыг яаж хүлээж авч ийн гэдгээсээ шалтгаалж бас хүмүүс болохоор тухайн зүйл нь хэр том асуудал вэ? Хэр жижиг асуудал гэдэг нь бас шийдвэрлэгддэг. За тэр нь болохоор appraisal буюу first and secondary appraisal гэж байдаг. За first appraisal нь яг биднээс яаж явдаг вэ гэхээр нэгсэндээ эхлээд биднээс шууд ямар нэгэн зүйл тохиолдолд үнийг хараад хоёр л дүгнэлт хийдэг. За энэ нь надад аюултай юу, аюулгүй юу гэдэг шууд дүгнэлт ихнийхээ хийдэг. За тэгэхээр энэ яасан байх нь үүнээсээ шалтгаалаад цаашаага. За тэгвэл аюултай бол энэ надад хэр аюултай зүйл вэ? Хэр их би энэ аюулын эсрэг зогсож чадахгүй юу гэдгээс шалтгаалаад дараа чи тулалтгүй эсвэл зүгтаах гэж юм ба тийм их шийдвэрүүд гардаг. Харин энэ аюулгүй байх юм бол окей энийг ignore хийж болох юм байна. Энэ тоохгүй хийж болох юм байна. Цаашаа явж болно гэж хэлж болно. За тэгэхээр primary appraisal нь буюу энэ надад асуудал үүсэх үгүй юу?
За хоёр дахь нь болохоор secondary appraisal нь яг яа гэм бэ гэхээр за тэгвэл энэ асуудлын бол би энэ нөхцөл байдалтай нүүр тулах надад боломж бололцоо байна уу гэдэг нь болохоор өөрөө secondary appraisal болж ирдэг. За тэгмүүд ядууралд учирсан хүмүүсийг ингээд хараад үзэх юм бол за жирийн биднээсээ амьдралд асуудал тохиолдоо яг адилхан асуудал хоёр нөхцөлд тохиолдлоо гэж бодгоо. За өнөөдөр зүгээр явж байгаа л за муу явар. Гэхдээ зүгээр юм жишээ хамгийн амархан жишээгээр аваад үзье. За хин нэгэн машин жолоодод явж ийлаа. За тэгэнгүүт осолд орчлоо гэж бодъё. За хүний машин шүргчлээ гэж бодъё. Зүгээр паркингаас гарч агаад. За тэгсэн чинь нөгөө машин явж нөгөө G class байж таарлаа. Бүр ингээд амар үнэтэй машин тий. За тэгсэн чинь одоо ингээд чиний буруу болоод гинт их маш их мөнгө төлөх боломжтой болчихлоо. За тэгвэл энгийн одоо гайгүй одоо жирийн тогтмол орлоготой за энгийн айлын хүн бол их машинд бол даатгалтай байгаа тий. За тэгээд даатгалтай байгаа учраас жолооч хариуцлагын даатгал гээд тэндээс нэг өсөндөө мөнгө нь гараад үгүй би машин шүргчлээ гэж тухайн үед маш их асуудал болоод тэгжсэн ч гисэндээ цаана за би даатгалтай юм чи гайгүй даатгалаас асуудал авчрын олоод тэг цаашаа ямартаа чи явна да гэд бодож байгаа байхгүй юу. За хэрвээ хин нэг явраа нэгэн байдлаар ядууралд орчихсон даатгал авах мөнгөгүй хүн явж исэн байх юм бол нөгөөх тийм resource буюу цаанаасаа энтэй нүүр тулах явраа нэгэн нөхцөл бололцоо байхгүй тулгарх юм бол даатгалгүй хүн жишээлбэл энэ нөхцөл байдлаар тулгарх юм бол өөрөө яг амьдрал нь сүрж байгаа юм шиг зүйл болох байхгүй энэ бол жишээлбэл тэр 200 саяар засуулах болох юм бол за 200 сая биш юм гээд 3 4 тий 10 саяар засуулах болох юм бол тэр хүний жишээлбэл бүтэн хэдэн жилийнх нь орлоготой дүүцэх хэмжээний хохирол нэг өдөр учирч байгаа учраас тэр хүний бүр маш их асуудал болоод үнэн нь болохоор зүгээр жирийн байгаа стрессээс нэгсэндээ 2 3 4 5 дахин ерөөдөө хүчтэй тусч яадаг гэж хэлж болно. Тэгэхээр биднээс зүгээр энгийн биднээсийн өдөр тутамдаа амьдралд мэдэрч байгаа энэ хүн асуудлууд маань болохоор амьдралын түвшин буурах тусам энэ socio-economic status буурах тусам биднээс энэ болохоор улам 2 3 4 5 үржигтэй тэр хүмүүс асуудал нэрт орчдөг гэж хэлж болно. Тэгэхээр ямар хүнд нөхцөл байдгийг болохоор биднээс маш ойлгох хэрэгтэй. Тэр хүмүүсийг. За тэгэхээр биднээс ойлгохнохоос илүү бас ингээд нөгөө хүмүүсийг чичилж ер нь муугаар ярьдаг эсвэл нийгмээс тусгаарлах гэж оролддог ч юм уу тий. Ерөөдөө бүх асуудлуудыг тогтоог өөрсдийнх нь буруу болох гэж хичээдэг ч юм уу тий. Тиймэрхүү ер нь зүйл нийгэмд маш их ажиглагддаг. Тэгэхээр хоёлоо тэр тал руу одоо оръё. За нийгмийн талаас эдгээр хүмүүсийг яаж хүлээж авдаг вэ? Биднээс яаж хүлээж авах хэрэгтэй байгаа. За тэгвэл эдгээр хүмүүсийг ер нь яаж ер нь стигма, shame тэгээд нөгөө хүмүүс эцсүүлт нь өөрсдөө энэ бүх зүйлд буруутгаад дуустдаг тий. Эдгээр нөхцөл байдал дээр авч хэлцэж ярий. Тэгэхээр ер нь зүгээр нийгэм үүссэн цагаас хүн энэ нийгмийн системээр амьдрдаг болсон гэх юм уу тий. Эртнээсээ л баян ядуугийн ялгаа гарч исэн. Түүнээсээ ч үүдэж одоо энэ янз бүрийн засаглалын системүүд ч бий болж исэн. Тэгэхээр бидний энэ нийгмийн бодит нөхцөл байдал natured энэ ялгаатай ялангуяа эдийн засгаас ялгаатай нөхцөл байдал одоо зайлшгүй болчихж байгаа юм шиг л байгаа юм л та. Гэхдээ түүнийх нь учир шалтгааныг тайлбарлахдаа бид нөгөө хувь хүн дээр bias-уудыг өгж идэг. Хувь хүнээс бүх зүйлийг шалтгаалуулж идэг. Гэтэл нийгэм ч нөөрэ interconnected, interdependent том систем байгаа. Бүгд нэг зүйлээс нэг нэгнээсээ хамааралтай нөгөөдөө нөлөөлж идэг юм зүйл. За тэгэхээр үүнийг бас тайлбарладаг маш олон одоо нөгөө танин мэдхүүн гажуудлууд байгаа. За жишээ нь болохоор fundamental bias гэж нэрлэдэг санагдаж байна. Ямар нэгэн зүйл болоход хэнийг алдаа гаргахад түүнийг бид нар тухайн хүний мөн чанартай шууд холбож ойлгодог. Энэ хүн угаасаа бүтлгүй, энэ хүн угаасаа чадваргүй, энэ хүн угаасаа хичээл зүтгэлгүй гэх мэт ч нэгэрт альсвал энэ хүн угаасаа хуваа хичээсэн ч гэдэг юм. Гэтэл тухайн хүний яг тэр үеийн нөхцөл байдал нь ямар байсан, тэр үед ямар стресс төгшөөр ядралцтай байсан, нойрон бүтэн байсан уу, өлсцөн байсан уу, альсвал ямар нэг зүйлээс айцсан байсан уу ч юм уу. Тэгээ мэдрэмжийн болон танин мэдхүүн, за тэгээ физиологи үндсээрээ ямар байсныг бид нар мэдэхгүй байж шууд тухайн хүнийг ерөнхийлөө дүнждэг. За үүнээс улбаатай байдаг. Жишээ нь одоо нөхцөл байдал дорой байгаа хүмүүсийг хараад арчаагүй ч юм уу те. Аль эсвэл одоо саяхан нэг сонгодог жишээ болсон нь хогийн цэг дээр хүүхдээ авчиж
чи хичээхгүй бол энэ хүмүүс шиг болно гэж харуулж байгаа бол ерөөсөө түүний сонгодог илрэлтэй. Энэ хүмүүс өөрсдөө хичээгээгүй учраас ийм байгаа юм. Чи хичээхгүй бол ийм болно гэдэг ийм туйлчилсан хар цагаан дүгнэлтийг жишээ нь хийж хүүхдэд сургаж байгаа. Тэгэхээр бид нэр эцэг болон гэр бүлийн хүмүүжлээс, багш нарын хүмүүжлээс өөрөөр бол багш нарын юу гэдэг вэ? Чи гаргүй хөлгөө мө яагаад чаддгүй юм гэж хүүхдүүдийг хоорондоо харьцуулж ишдэг тийм. Энэ бол маш их хичүүр хүүхдэд мэдрүүлж байгаа. Би гартаа хөлтөө мөртлөө чадахгүй байгаа юм чинь би тэнийг юм байж юм тийм. Иймэрхүү ихтгэл үнэмшлүүдийг хүүхдүүдэд төрүүлж байгаа. Ихтгэл үнэмшлийг төрүүлэхээс илүүтэйгээр ийм эргэлзээнүүдийг байнга үүсгэж байгаа. Тэр өөртөө эргэлзэн гэдэг бол хүүхдийн хувьд өсвөр наснд ирэх үед бол маш том асуудал тийм. Уг нь бол хүүхэд багасаа өөрийнхөө юу чаддаг, юу мэддэг, юунд дуртайгаа дуртайдаа ийм ихтгэл үнэмшилтэй байх юм бол өсвөр наснд өөрийгөө олно гэдэг тэр хүнд хэцүү фейсийг арай илүү хэлбарханд авах боломж байдаг. Гэтэл энэ суур үндсүүдийг нь одоо боловсрол багш нар гэр бүлийн хүмүүжил зэрэгс бид нэр ингээд суулгаал байна л та тийм. За тэгээд үүнээсээ улбаалаад одоо бидний хэвшмэл ойлголтууд үүсчихэж байгаа. Нэг багш 30 хүүхдэд тийм мессеж өгөглөө гэхэд 30 хүүхэд одоо нэг бүлгийг бүрдүүлж байна. Магадгүй тэр сургууль тийм ойлголттой байлаа гэхэд тэр сургууль тэр чигтээ тийм бүлгийг бүрдүүлж байна. Тэгэхээр тэр бүлгээс улбаалсан цаашдын нөлөөлөх хүмүүс холбоотнууд байж байгаа. Тэгэхээр энэ чэнэс үүдээд ийм нийгмийн тогтсон хэвшмэл ойлголт гэдэг зүйл үүсэн бий бүрэлдэт болж байна л да тийм. Тэгэхээр энэ нийгмийн хэв заагварт хэвшмэл ойлголтын дунд хүн байснараа нөгөө нэг санаа зовнил айдас дахиад улам нэмэгдэн. Тэгэл нөгөө interconnected, interdependent мөн чанарынхаа улбанаас сайн яриад байгаа бүх зүйл дахиад нөгөө цикл рүүгээ яваад орчиж байна л та тийм. Тийм тэгэхээр хэдүүлээ яг шууд хараад бусдыг дүгнэхээс илүүтэйгээр нөхцөл байдал юу энэ хүнийг ийм байхад хүргвэ гэдэг асуулт. Юу яагаад гэдэг юунаас болоод яагаад гэдэг асуултыг бид алхам батнаар нь тавьж явах хэрэгтэй юм шиг байгаа тийм. Шууд нөхцөл байдлыг харлаа дүгнэлтээс илүүтэйгээр юу болохоо болчих. Яагаад энэ хүү ийм нөхцөл байдалд хүрчих юу нэг ийм зүйл хийхэд хүргэв тий. Гэдэг тал дээр маш их асуудлууд юу н асууж авах шаардлагатай. Жишээлбэл саяхан зүгээр нэг жишээ дуртахад хэлэхэд бол за энэ хүн яагаад ийм хэцүү байдалд явж байгаа юм бэ гэлтэнгүүд хүмүүс нэг жоохон болгоцсон эсвэл архи өнөртүүлсэн явж байгаа юм бол үгүй наач угаасаа л архичин л байгаа юм. Тэгэл архинд бодоол угаасаа л амьдрал нь юу яаж байгаа ш. Тэгэнгүүт энэ хүнийг юу архинд хүрэхэд нөлөөлж байна гэдэг тал дээр нэлээд асуулт асуух хэрэгтэй байгаа байхгүй тий. Тэгэхээр яг энэ хүн архи уугаад байгаадаа асуудал нь биш. Энэ хүнийг юу архи уухад хүргээд байна гэдэг нь өөрөө маш том асуудал болоод байгаа гэдгийг хүмүүс биднээс ойлгож тэр болохоор зөв талаас нь харж хичээх хэрэгтэй гэж бодож байна. За тэгээд цаашаа үргэлжлүүлээд нэг тийм зүйл ирчээ. Энд цаг маань жоохон явцсан учраас зайлшгүй дурдах хэрэгтэй гэж бодож байгаа нэг зүйл ирчээ. Энэ болохоор бидний одоо өвөг эцэг гэж би бол хувьдаа сэтгэл судлалын эрэг сэтгэл судлалын үүсгэн байгуул үүсгэгч. Гэхдээ сэтгэл судлалын шинжилгээ ухаанд бол бүр маш том үүрэг гүйцэтгэсэн хүн гэж хэлэх Мартин Селигман гэдэг сэтгэл судлаач байгаа тийм. Эрэг сэтгэл судлалын эцэг. Селигман болохоор уг нь анх сэтгцэн эмч байсан. Тэгээд эмч байх үедээ одоо хийсэн туршилт судалгааны үр дүнгуудээсээ улбаалаад ингээд ихтгэл үнэмшлэн уучлаарай бид нэр өвчнийг интгээдэг мууг багсгадаг биш сайн сайхныг нь улам нэмэгдүүлдэг байх хэрэгтэй байна гэдэг идеологиг гаргаж ирсэн хүн байна. Тэгэхээр 67 онд Селигман ямар туршилтыг хийж исэн бэ гэхээр эрэг сэтгэл судлал 99 онд үүссэн гэж үздэг. Тэрнээс даруй 30 гаруй жилийн өмнө хийсэн судалгаа тийм. Нохоонууд дээр туршилт явуулсан. За тэгээд ямар туршилт явуулсан бэ гэхээр нохоонуудыг нийтдээ 3 бүлэгт хуваагаад нэг нь болохоор хяналтын бүлэг буюу control group те. Хоёр дахь нь болохоор жинхэнэ туршилтын бүлэг буюу өөрөөр энэ судалгаан дээр болохоор escape group буюу зүгтах group гэж нэрлсэн. Гурав дахь нь болохоор зүгтах аргагүй group гэдэг ямар ч одоо аргаар нохоонууд байгаа нөхцлөөсөө гарах боломжгүй юм бүлгийг үүсгэсэн. За тэгээд эхний групп буюу удирдлагын группт бол яасан бэ гэхээр нохоонуудыг зүгээр л хүзүүвчлээд хүзүүвчилж байж байгаа тэгэл тавиад явуулаад байсан. Ямар ч стрессээр байхгүй гэж тийм.
Хоёр дахь зогдох боломжтой группт нь болохоор нохоонд жижиг цахилгаан гүйдлэр цохиулаад нохоог. За хэрвээ тэгээд нохоо тэр гүйдлийг зогсоохыг хүсэх юм бол нэг товчон дээр дараад зогсоож болдог ийм нөхцөл өгсөн. За гуравт болохоор хоёрдугаар группт өгсөнтэй ижилхэн цахилгаан гүйдлэр цохиулж байгаа. Гэхдээ товч дараад яагаад ч түүнийг зогсоох боломжгүй ийм нөхцөлийг үүсгэсэн. За гэхдээ нөгөө тогийг бол үе үеийнхэн зогсоогоод байна. Тэгэхгүй бол нөгөө нохойг бүр алаа хийчихэж шít. За нэг ийм нөхцөлтэй. Тэгсэн чинь сонирхол үр дүн нь юу вэ гэхээр нэг бол хоёрдугаар группийнхан бол нөхцлөөдлөөс айгүй урдан гарч чадчихсан. Нэгдүгээр групп бол угаасаа анханаас стрессээр байгаагүй. Тэгээд тэнд санаа зовох зүйл байхгүй. Ямар ч юмэр амьдарч явах боломжтой. Хоёр бол өөрт нь үдирдлэг контрол байгаа учраас түүнийг болиулаад байсан. Тог цохиулахыг зогсоож чадчихсан те. Гуравт болохоор ямар ч контрол байгаагүй. За тэгээд одоо зүгээр хөвтөл цахилгаанаа зохиулаад байгаад байсан байгаа юм те. За тэгээд дараад нь нөгөө тог нь зохиулж исэн нохоонуудыг тогийг нь болиулах боломжтой удирдлагатай нөхцөл байдалд аваачаад оруулсан ч гэсэндээ нөгөө нохоонууд чи хизээж тэр үйлдэлийг хийхгүйсэн. Хизээж тэр товчийг дахиж дарж үцэхгүй. Хизээж энэ тогийг зогсооё гэдэг үйлдэл хийхэ болцсон. Нөгөө нөхцөл байдал хүлээн зөвшөөрсөн байжсэн. За үүнээс болохоор ямар ойлголтыг гаргаж ирсэн бэ гэхээр Seligman learned helplessness буюу бидний одоо ямар ч авралгүй нөхцөл байдлаа бид нар нийгмээс суралцчихдаг, гадаад орчноос хүлээн зөвшөөрөөд түүндээ дадал болчдөг гэдэг энэ ойлголтыг гаргаж ирсэн. Тэгэхээр төрсөн цагаас хойш хүний кейс дээр аваад үзэх юм бол бид нэр төрсөн цагаас хойш хоол ундны хомсдолтой, асуудалтай гэрийнхэн үргэлж санхүүгийн нөхцөл байдлаас болж хоорондоо хэрэлдэж, зодтолцож, муудалцж идэг. За хин нэг нь магадгүй мансууруулах бодисны хамааралтай ч юм уу тий. Түүнээсээ болоод ингээд жаахан хичээгээд гайгүй болчихно гэж бодохоор нөгөө нэг гэр бүлийн гишүүдээсээ улбаалаад байнгын одоо хүнд хэцүү нөхцөл байдал руу эргээд орчдөг. Ийм нөхцөл байсан бол хүн ч гэсэндээ энэ авралгүй гэдэг нөхцөл байдлыг суралцаад түүнээсээ гарахгүй одоо байх арга замууд гарахгүй байхдаа ингээ гацчдаг гэсэн. Гарах гэж оролдлого хийх одоо боломжгүй болчдөг тийм. Тэгэхээр ийм нэг бас гадаад хүчин зүйл байгаад мөн бидний дотоод нэг юм суур өгөгдөл байгаад байна гэсэн. Гэхдээ бид нар одоо стресстэйгээ нөхцөл байдалтайгаа яаж энийг холбож ойлгож болох вэ гэхээр бас л нөгөө дотгошоогоо хараад энэ миний өөрийн сурчаад байгаа зан үйл үү аль эсвэл үнэхээр одоо гадаад нөхцөл байдлаас улбаатайгаар би хичээгээд болохгүй байна уу гэдэг рүү бас нөгөө харахгүй бол бүх юмыг шууд гаднаас улбаатай нөхцөл байдал бид нарыг стресстүүлээд ингээд байна гэж үзэхээр хитрхи туйлчилсан болчих хэрэгсэлтэй юм шиг санагдаад. Гэхдээ бас нөгөө талаас одоо бидний амьдрал хэрвээ тийм байгаад ах юм бол хүн бүртэл одоо ийм за авралгүй маань гэд гацчих юм үндэс нь байгаад байна гэсэн үг л тийм. За тийм ер нь бол саяных бол маш ер нь бол заалт өртөх хэвээр поинтууд нэг байлаа. За тийм тэгээд стресс биднээс ярьжлаа л та. Тэгэхээр стресс ер нь сайн стресс гэж байд юм уу? Муу стресс гэж байд юм уу? Тий? Тэр тал руу цаашаа ороод явъя гэж бодлоо. Одоо хэдүүлээ тэгвэл иймэрхүү нөхцөл байдал байгаад байгаа юм чинь стресстэй тэгвэл яаж хэдүүлээ тэмцэхгүй иймэрхүү нөхцөл байдал ороод ирэх юм бол биднес өөрсдөө яаж энэ хүн нөхцөл байдлыг өөрчлөх вэ? Яаж өөрөө тэмцэх вэ гэдэг тал дээр бага хэмжээний өөрийнхөө мэдэж би өөрөө ч туршиж исэн туршлагаас хуваалцъя гэж бодлоо. За миний нэг арганы стресстэй хамгийн түрүүнд тэмцэх хамгийн том арга юу гэдэг вэ? Биднес resilience-ийг хамгийн түрүүнд сайжруулж тордох шаардлагатай байдаг. За тэр нь юу resilience гэдэг нь юу юм бэ гэдэг хүмүүс бодож иж магадгүй зарим хүмүүс. Тэгмүүд ер нь болохоор нэгснэ бидний асуудлыг даван гарах чадвар гэж байгаа.
асуудалтай нүүр тулгархад би өвөөнийг давж чаднаа гэсэн нэгсэн доо итгэл өөрт төрж байгаа. Тэр мэдрэмжийг болохоор resilience гэж хэлээд байгаа. За энэ болохоор биднээс амьдралын нөхцөл ямар байдгаас үл шалтгаалаад хүн болон энийг одоо skill гэж хэлж болно. Хүн болон энийг өөрөө хийгээд өдөр тутамдаа хийснээр хүн болон сайжрах боломж нь болохоор нэмэгддэг. За миний хамгийн амархан бөгөөд easy өөрийгөө тэгж train хийдэг, тий бэлтгэл хийдэг юм юу гэдэг юм бэхээр биднээс cold shower ерөөдөө байдаг байгаа. За би хүйтэн шүүрт ер нь орохыг яагаад энэ нэгсэн доо байж байгаа юм бэхээр за сайн стресс нь ерөөдөө биднээс сайн стресс бол хэрэгтэй байдаг. Яагаад гэвэл стресс бол биднээс асуудалтай нүрд болох чадварыг нэмэгдүүлж идэг. Биднээс асуудалтай нүрд тулгархгүй стресс хэрвээ байхгүй гадах юм бол хизээч биднээсийн асуудлыг даван чадах чадвар маань ерөөдөө нэгсэндээ хизээч биелэхгүй, хизээч сайжрахгүй л гэсэн үг. Дугуй онд сурахад бол биднээс дугуй онд хичнээн судлаад, бичлэг үзээд, за хүний хэлхийг сонсоод, лекц аваад дугуйгаа хизээч унахгүй бол биднээс хизээч дугуй онд сурахгүй шүү дээ. Тэгэхээр тэрнтэй яг адилхан дугуй маань өөрөө асуудал болоод ирж байгаа. Тэгэхээр тэр асуудалтаа биднээс нүүр тулах нь өөрөө чухал. За харин яаж нүүр тулах вэ гэдэг нь өөрөө маш чухал байдаг ба. Яг түүнийг биелтгэхийн тулд. За яаж нүүр тулах вэ гэхээр биднээс маш аюулгүй өөрийнхөө удирдах боломжтой орчинд энэхүү стрессээр нүүр тулах шаардлагатай байдаг байгаа. Саяны хэлсэн чинь өөрийнхөө удирдах чадамжгүй байдал стресс орчих юм бол саяны нөгөө нохоонуудтай адилхан боломж олцсон ч гэсэн helplessness буюу нөгөө нэг газраас асуудлаас гарах тэр боломжийг олж хараад сохорчж байгаа байхгүй юу тий. Тэгэхээр тэр хүн тухайн асуудлаас хийж гарахгүй гэсэн үг. Тэгэхээр өөрийнхөө контролдох боломжтой тийм болохоор нөхцөл байдалд өөрийгөө багаар стресст оруулна гэж хэлж болно. За энэ нөхцөл байдалд минийх болохоор юу гэхээр сая хэлсэнчлэн тэр шүршүүр байгаа. Шүршүүр нь болохоор та өөрөө контролдож чадна. Та хүсвэл халуун болгоч болно, хүсвэл хүйтэн болгоч болно. Гэхдээ зарим халуунсан тасарсан газар бол контрол байхгүй. Гэхдээ энэ бол маш гайхалтай өөрийгөө стресст оруулж өөрийнхөө resilience-ийг ерөөхдөө practice-ийг нэг том боломж гарч ирж гин гэж харж болох нь шүү дээ. Манай хотын захиргаач биднийг задуу байлгаад давхар resilience-ийг нэмэгдүүлээд ингээд байлгаал гэдэг юм шүү. Йоо. Яа, системээр яагаад байгаа юм шүү. Resilience-ийг хийж болох төлөвлөгөө гаргацсан яваад байгаа юм шүү. Тийм. Тийм, тэрнтэй адилхан миний ерөөхдөө арга бол маш энгийн. Хүн болго ингээд энийг хэлэхээр за юу хүүтэн шүүр наач хэцүү шттэ гэдэг ингээд шууд ерөөдөө цэрвэх гээд байдаг энийг ботонгууд энэ бол гэхдээ маш энгийн зүйл байдаг. За миний ер нь орох жоо зүйл нь нийт ингээд бүх шүүрээ хандварш та хүүтэн усан зогсоёг бол хэлэхгүй. За зүгээр усан ордгоор орчихсаа галуусаараа толгомол нуургаараа угаагаад дуусчих. За тэгээд гарахаас өмнө за нэг 15 секунд юм уу 30 секунд багаар усаа хүүтэн болгоо. Багаар хүүтэн болгоод за багаар хүүтэн болоо дасчлаа тэр хүүтэндээ. За тэнгүү дахиад жоо хүүтэн болгоод дасчлаа. За тэнгүү сүүлийн 5 секунд амар хүүтэн болголоо 5 секунд зогслоо. Гарлаа сайхан боллоо тий. Тэнгүүд энэ болохоор яаж юу нэхэр нэг соноо таны бие чинь энэ хүүтэн uncomfortable буюу ингээд comfortable zone-оос ерөөдөө гарч ийн гэсэн үг. Comfort zone-оос. За тэр нь яг юу юм гэхээр одоо ингээд байнгын өөр ингээд тухтай байдлаасаа өөрийгөө хүчээр тийм хэцүү тийм хүүтэн гэдэг чинь өөрөө энэ таагүй мэдрэмжтэй гинт хүүтэн ус ингээ ороод ирэхэд бидээс биш таагүй байдаг шүү дээ. Тэгэхээр ийм таагүй байдал нэгснөө та тархиа сургаж ийн гэж хэлж болно. Тэгмүүд иймэрхүү байдлаар та багаар нэмээд хугацаагаа нэмэгдүүлээд ингээ өдөр болгон за өдөр болгон биш юмгээ 7 хоногт 1 удаа 7 хоногт 2 удаа 7 хоногт 1 удаа их нойр хідэн ч удаа хийхгүй байснаас болохоор дээр шүү дээ тий. Тэгэхээр нэгснөө багаар хийгээд байх юм бол дараа нь биднээсийн тарих яадаг вэ гэхээр бас энэхүү биднээс энийг шүршүүрт ороод биднээс стресст орж ийн үү эсвэл өөр зам дээр нэгсэндөө машин шүргээд асуудалд орж ийн үү гэдэг стрессорыг ялгаж чаддаггүй бидний тарих. Тэгэхээр яасан байх нь вэ? Биднээсийн нөгөө нэг ямар нэгэн байдлаар зам дээр асуудал гарлаа хүний машин шүрглээ стресс тулгарсан байхад тэрийг тайл хизээний нөгөө шүршүүрт орсон стрессийг хүлээж аваад сурцсан хүн чинь энэ стресс болохоор нэгсэндөө 10 100 1000 гэж ирэхээс илүү тань дээр одоо та нэг 10-аар хүлээж аваад сурцсан, 7-аар хүлээж аваад сурцсан, 1-ээр хүлээж аваад сурцсан байна гэсэн үг хүчнийхээ нэг. Тэгэхээр та өөрийгөө иймэрхүү байдлаар багаар өөрийнхөө resilience буюу асуудлыг даван гарч чадах асуудлыг болохоор даван гарч чадах чадвараа train хийснээрээ хүн болгоо энэхүү стресстэй нүүр тулах боломж нь болохоор илүү нүүр тулахтаа илүү
итгэлтэй байх боломжтой болж ирж байгаа маа л гэдэг хэлээд байгаа. Тийм. Тэгэхээр энийг бүгдээрээ болохоор туршаад үзээрэй гэж хэлье. Саяхан тэр ялцчгүй нэг талаасаа стресс даун туулах чадварыг хөгжүүлж байгаа боловч нөгөө талаасаа би зүгээр сайхан нэг уншсан зүйлээс сонирхолтой дэлгэж чирөөдөөс сонирхолтой гэж магадгүй. Anna Lembke гэдэг бахад зохиолч нь Anna Lembke гин Dopamination гэдэг ном 23 онд илүү гарч ирсэн. Тэр номон дээр нөгөө донтолтын тухай ном. Тэгээд яаж хүмүүс допаминд донтчод байгаа вэ гэдэг дээр. Гэсэн чинь хүмүүс айгүй их porn addiction ч юм уу аль эсвэл масууруулах бодисын хэрэглээг бууруулахын тулд өөр сублимацуудыг хайж идэг. Тэрний нэг нь нөгөө cold shower болон ice bathing байд юм байна л да. Тэгсэн чинь нөгөө ice bathing болон cold shower хоёулаа ижилхэн хүний допаминыг ялгаруулж идэг. Адреналиныг нэмэгдүүлээд явсараа нөгөөтгөнд зөрөө донтчдаг. Тэгээд нөгөө тэрний эрсдэл нь юу гэхээр хэрвээ бид нэр хүйтэн нөхцөлд хэтэрхий удаан байх юм бол hyperventilation гэдэг үлээ зүрх цохилт нь удаашраад ингээд хаагдах эрсдэл үүсдэг. Тэгэхээр яг зүгээр сонирхолж хэлэхэд нөгөө юмны балансыг барих гэдэг манаас сая зүгээр бодогдчихлоо. Тэгээ хоёрдугаар хэлмээрсэн зүйл нь бид нөгөө энэ ядууралтай холбоотой ярьж байгаа үед бид нэр ядууралтай яаж дасан зохицож амьдрах уу гэхээс илүүтэйгээр цаашаага системик талаасаа хувь хүмүүс ингээд хичээгээ байж болж байна. Түүнийг нь бид нэр санхүүгийн боловсрол мэдлэг, сэтгэл зүйн боловсрол мэдлэгээр одоо хангаж хөгжүүлж байгаа нөхцөл байдлаа хэрхэн сайжруулах дээр нь илүү чухал гол анхаарал маань байх хэрэгтэй тийм. Тэгэхээр яа бид нэр учир шалтгааныг илүү ойлгох юм бол яаж тэр хүмүүст мессежээ зөв хүргэх үү гэдгийг одоо урдлах боломж маань бүрдэж байгаа. Яаж тэр хүмүүсийн trauma болон resilience-ийг нь харгалзан үзэж өөрөөр хэлбэл trauma and resilience informed гэж хэлж байгаа тийм. Тэр хүмүүсийг та нар затлах хувийн ажиллахыг гэж хэлхийнхаа оронд одоо үйлдэл хийх сэдлийг нь төрүүлэх үсээр харилцаж хандах юм бэ гэдэг эдгээр зүйлүүдийг харж бодож үзэх хэрэгцээ үүсэж байгаа гэдэг нь чухал юм болов уу гэж би сая зүгээр бодож илаа. За тэгээд ерөөхдөө хин сэдвүүдээ бит хоёр бараг ярьчлаа гэж бодож байна. Тэгэхээр эцэст нь ер нь бол хэлэхэд стресс гэдэг нь өөрөө маш комплекстэй, энэ өөрөө маш яригтай зүйл байдаг. Энэ нь болохоор маш олон төрлийн биологийн, физиологийн тэгээд ментал буюу тий сэтгэл зүйн талаас нь ч гэсэндээ биднээс маш их олон талаас нь нөлөөлж идэг. Тэгэхээр хэдүүлээ аль болох доороо одоогийн байдлаар өөрийгөө хэн чадах, аюулгүй орчиндөө өөрийгөө доороо хийх чадах зүйлээ хийгээд мөн цаашлаад өөрөө биднээс биеэсээ төрөөцсөн гэдэгтэй яадлахаа хэрвээ биднээс өөрсдөө эрүүл байгаад өөрсдөө энэ стрессийг копигээ сурах юм бол цаашаага ирээдүргөө харах боломж нэмэгдэнэ. За тэгээд цаашаага биднээс энэ асуудалтай нүрт тулгараад тэрэндээ тэгээд одоо шилүү ядуурлаасаа болоод тэрнээс гарч чадахгүй байгаа итгэл нь төрөхгүй байгаа мэтгэлээ төртөлн тий. Эхлээд өөрсдөө итгэлээ олж аваад дараа нь олж чадахгүй тэр боломжуудыг олж чадхаа болцсон байгаа тэр хүмүүс яаж туслах вэ гэдэг тал дээр өөрчлөлтүүдийг авчрах тал дээр анхаарад тэгэхээр биднээс одоогийн байдлаар маш том өөрчлөлтийг эхнээсээ эхлүүлсэн гэж хэлж болж байна. Огцорхон амархан биднээс өөрчлөлтийг бол эхлүүлсэн. Юмыг өөрчилж болох юм байна гэдгийг харуулсан. Инээс өмнө бол биднээс яг л нөгөө нэг шокоор цохиулаад байгаа хотол адилхан байлаа шүү дээ нэгсэндээ. Тэгээ дээрээс хараад нөлмөл ээж идэг, идэл ээж идэг, ялаануудыг хочлол ээж идэг тий. Харин сая бол биднээс хэрвээ биднээс хамтдаа эсэргүүцэж зогсож чадах юм бол өөрчлөлт хийж чадах юм байна гэсэн итгэлийг маш олон хүмүүс төрүүлсэн болов гэж бодож. Миний хувьд болохоор би яг л түнтэй адилхан helplessness буюу энэ угаас эзэж өөрчлөгдөхгүй дээ. Тэгэл нөөр хүн гарч ирсэн ч гэсэндээ тэгэл яг л адилхан идэл явна үз. Тэгэл what can you do right? Ер нь бол явж исэн. Харин саяны энэ өөрчлөлтийг харахад бол миний хувьд бол маш их ихтгэл төрсөн гэж хэлж болно. Саяны худал ямар гоё жишээ байва. Ямар гоё холбооч ба. За тийм зүйлээ тийм байла. Зүч хэлэх нэмж хэлэх зүйл байна уу? Байхгүй. За. Тэгвэл тэгээд энэ үрээд энэ дугаараа өндөрлөе. Энэ хүртэл сонсон бүх сонсогчдод баярлалаа. За тэгээд манай YouTube,
Facebook, за мөн тэгээ подкастын бүх платформудаар байгаа. Тэгэхээр Instagram, Facebook бүгдийг дагаарай. Тэгээд мөн доор комент хэсэгт бүгдээрээ дараагийн дугаар дээр юу яриулахыг хүсэж байна, эсвэл ямар зүйл сонирхолтой байна. Эсвэл та асуулт байх юм бол дараагийн дугаарууд дээр биднээс оруулаад явах боломжтой. Хүсэн асуултуудаа асуугаад үлдээгээрэй гэж хэлье. Тэгээд энэ хүртэл сонссон бүх сонсогчдоо баярлалаа. Баярлалаа. За баярлалаа.